Монгол Улсын их сургууль 80 жилийн түүхэн айн босгон дээр Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд Монгол Улсын их сургуулийн оруулсан хувь нэмэр 80 жилийн босгон дээр сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийгэм хүмүүнлэгийн ухааны, байгалийн ухаан, инженерчлэлийн салбар хуралдааны хийж, эрдэмтэн багш судлаачид оролцсон гаргасан бүтээл хийсэн нээлт ололтоо хамтдаа хэлэлцсэн юм. Монгол Улсын их сургууль бол эрдмийн том хамт олон. За энэ сургууль дайны хүн жилүүдэд байгуулагдаад одоо 80 жил үүсээд хөгжсөн 80 жил энэ бол. Тийм зүгээр 80 жилийн ой биш юм аа. 80 жил хөгжсөн ийм 80 жил байгаа юм. За тэгээд Монгол Улсын их сургуульд бол төрөл бүрийн шинжлэх ухаан одоо судалж, бүтээж, сургаж ингэж ирсэн ийм хамт олон. Тэгэхээр энэ олон салбар шинжлэх ухаануудад энд ажиллаж байгаа багш нар эрдэмтэд төрөл бүрийн одоо судалгааны ажлыг хийж олон төрлийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг туурвиж гадаад дотоодын хэвлэл мэдээлэлд хэвлүүлж ингээд одоо эргээд нийт эдийн засгийн салбартаа, нийгмийн салбартаа ажил амьдрал бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлсэн ийм л одоо төвхтэй сургууль л да. Монгол Улсын их сургууль үндсэндээ одоо өнөөдрийг анхан багш болсон цагаас хойш 49 жил өнгөрсөн байна. Үүний 46 жилд нь энэ сургуульд багшилсан. За үүнээс нэг 20 шахам жилд нь тэнхим эрхлэгч хийсэн. За ийм учраас миний ажлыг, миний санаачилсан, миний зүтгэсэн тэр зүйлүүдийг дэмжиж ирсэн мөсийн үеийн удирдлага, шатны менежерүүд, за тэгээд бас хамтарч ажилласан тэнхимийн хамт олон, за бидний оюутан байж төгссөн үеийн төгсөгчид, өнөөгийн суралцагчид, за тэгээ 3 шатны төгсөгчд орж байгаа шүү дээ энэ чинь. Бакалаврын, магистрийн, докторийн энэ бүх шатанд суралцаж байгаа оюутан та бүхэндээ мөсийн байгуулагдсан хөгжсөний 80 жилийн ог тохиолдуулан эрүүл энх сайн сайхны хүсэн өрөөж ажлын үн дээр амжилт давхар хүсье. Эхлээд 42 онд их сургууль байгуулагдаад дараа нь 51 онд анх одоо химээр сургаж эхэлсэн. Тэгээд үндэсний мэргэжилтүүд нь бол 59 оноос эхлээд багшилж эхэлсэн байгаа. Тухайлбал одоо хамгийн чухал эрдэмтдийг дурдах юм бол энэ Жамбал багштай, Гавьяат багш, Жамбал багш байна. Гавьяат багш, Дондог багш байна, Баатар багш байна, Гавьяат багш, Мөнгөн цэцэг багш байна. Гэх мэтийн одоо энэ химчтэй бол дурдах хэрэгтэй. Тухайлбал миний багш бол Мөнгөн цэцэг багш байгаа. Тэгээд энэ Мөнгөн цэцэг багш бол энэ усын химийг одоо анх үндэслэсэн. Одоо гадаргын болон гүний усыг анх судалж исэн, маш олон нууруудыг судалсан энэ хүний зам мөрөөр бид нар өнөөдөр Монгол улсад аналитик хим хөгжиж яваа гэж ингэж үзэж байгаа.